За өдрийн мэнд тэгээд багш гэж байгаа те багш гэхэр ч угаасаа мэдээж олон янз хүмүүстэй харилцсан. Тэгээд залуу хүмүүстэй харилцсан. Тэгээд эмэгтэй эрэгтэй хамаагүй харилцсан шүү дээ. Жишээлбэл одоо өөрөөсөө нэлээд дээшээ ах хүмүүстэй ч харилцсан гэсэн. Одоо юу гэдэг 30 40 50 те эрэгтэй. Тэгээд Монголд ер нь гэхдээ эрэгтэй хүнийг ингээ хүч чарлаар нь дүгндэг байхгүй юу? Ер нь тийм хандлага нь айгүй өөр улс орнуудыг бол харьцангуй их гэх юм уу? Энийг гэхдээ бид нэр амар мундаг гэж боддог. Бараг бурханлаг. Бараг ийм байгаа учраас Монгол одоо зүрхтээ хүрсэн гэдэг. Өнгөрсөн цаг үеүүдэд болохоор тийм байсан байж магадгүй. Гэхдээ одоо болохоор сүүлийн үед бас хүмүүс заавал хүч чадлаар нь гэлтгүү, оюун ухаанаар нь, хандлагаар нь олон зүйлсээр нь дүгнэх гэдэг болчихлоо шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр байдлаас харахаар хүмүүс тэгдэг байхгүй юу? Ингээд уртнаас мас юм гэж заах гэхээр чи чам шиг 20 идтэй бацаа юугаа заах юм бэ? Би тэр арчилтэй ингээ хэцүү өсгөлөнтэй зовлонтой зөндөө олон юм чи үз туулаад ирлээ ш тахын дөө. Тэ чи надад юм заахгүй гэдэг дөхөхгүй. Тэгэхээр үгүй аха тийм ээ ойлгож байна. Би таны ингээ хэлж байгаа зүйлсээ чи хүндэлж байна. Гэхдээ аха танд тэг ингээд яг одоогийн тэр байгаа байдал чинь ингээд таныг ингээд хайрцагцсан байж магадгүй. Энэ бардам зан чинь хайрцаглаад илүү гоё амттай зүйл, илүү амттай бизнес, илүү амттай боломжийг хаачч магадгүй штэ. Одоогийн энэ зовлонгууд, мөнгөний зовлонгууд, эсвэл тэр өнгөөрөө дэмжиж болж байгаа жаргалууд чинь таныг хүлчиж магадгүй. Та анхны 40 настай хүн биш штэ хаа. Тэ өмнө нь ингээд 13 дугаар зуунд ч хүмүүс 40 хүрч исэн. Тэгээд ингэсэн гэж чинь 60 наслсан. Анхны сод 40 настай хүн биш ээ. Танд ингээд 40 настай хүмүүс донд байвал та бас зарим утгаараа бол ингээл хүн гэдэг ангилд байгаа. Өөрийгөө мундаг гэж бодсон ч гэсэн ямар нэгэн байдлаар яг хүн гэдэг ангилдаа байгаа байхгүй бурхан болоогүй байна. Тэгэнгუთ биднэрт одоо ингээд таны мэдтгүү тийм урт насны боломж, таны мэдтгүү энэ зүү гаргалгаа гэдэг зүйлийг одоо би ингээд олцсон байж магадгүй шүү дээ. Та тэгэхээр ийм болохоор нэг сонсоод үзээч. Шалгаад үзээч. Шалгаад үзээч. Та үнэхээр тийм хэсүүн бол миний өмнөөс та надаас илүү мундаг юм чинь шалгаад үзээч. Тэхүү хаа гэдэг дөхөхгүй. Болгосонгоор. Тэнгуут яах вэ? Залхуурдаг. Залхуу ерөнхийдөө их залхуу. Дээрэс нь яг амьдрал дээр олон зүйл үүссэн байж болно. Гэхдээ буруу зуршлууд бас зөндөө байгаа байхгүй юу? Буруу зуршлуудаас салах хэцүү. Нас явах хэрээрээ гэхдээ зарим утгаар хэцүү болчдөг. Гэтэ энэ бол бүгд шалтгаан байхгүй юу? Тэгээ хэрвээ би яг багш гэвэл бүх хүнд ойлгох ёстой учраас тэрэн дээр нь жижигрүүлээд чамааг заана гэсэн үг. Үнэхээр бардам байвал бардам зангаа болооч ээ. Соёлтойгоор юм уу? За чадчихвэл бас жоохон бүдүүлгэр чамаагүй. Тэгээс да чи жижигрүүлээч наа жижиг зангаа. Жижигрүүлснийхаа дараа чи энийг сонсоод үзье. Тэ. Тэгэд би чамайг муу болох гээд байгаа биш ээ. Чамайг бүр илүү мундаг болох гээд байна. Чи тэр ингээд тэ нэг өөрийнхөө амьдралаар туулаад үзээд зовоод тэр зовлонгоосоо дамжуулаад ирсэн ухаарлаг штэ. Тэр ухаарлаас чинь илүү гүн орон ертөнцийг таних тэр зовлонгуудыг зүгээр таниулаад илүү их жаргалыг мэдрүүлье. Зөвхөн өөрийнхөө зовлонг, туйлын зовлон гэж боддог хүн айгүй ингээд хайрцагтай байт юм аа. Жихэн багш, жихэн аврал, жихэн эр хүн байх юм бол зөвхөн өөрийнхөө зовлон гэлтгүй бусдын зовлонгч ойлгодог юм аа. Энэ нийгмийг ойлгодог юм аа. Тэгэхээр нийгмийн зовлонг ингээд төгшөөхгүйгээр зөөр шийдэх гэж оролддог юм аа. Тэгээ оролдохын тулд тэ өөрөөсөө эхлэх хэрэгтэй шүү дээ. Ингээд хэлдэг байхгүй юу? Тэгэхээр яг зөв хүмүүс бол ойлгодог. Дахаа ингээд миний зүйл чинь таны ингээд амьдралаараа туулаад зовоод одоо та тэр зовсныхоо хэрээр ингээд жаргал ингээд тодорхой хэмжээ зөв мэдлэг авсан байна шүү дээ. Тэгэнгუთ өмнө нь бол та биеэрээ туулах зовлон дээрээ маш их цаг хугацаа зарцуулсан, маш их өвдсөн. Одоо харин та сэтгэлээрээ бусдын зовлонг ойлгодог тийм шин чанартай болчихоо. Тэгээд тэр зовсон зовлонгуудаа шийдэхийн тулд одоо энэ мэдлэгийг олж аваа. Энэ мэдлэгөө шинэ мэдлэг юм шиг мөртлөө хуучин мэдлэг. Тэг яг одоо тань ингээд бид гаргалгаадын тайлбарлаад өгье. Хэмтчлэн ийм их ярианд болдог байхгүй юу? Тэгээд багш болохын бас жаргал байна, зовлон байна. Зовлон нь бол мэдээж юм. Гэтэ би энэ зүйлийг зовлон гэж харуул би багш байхаа болчих واخгүй юу? Би ингээд насныхантаа уулздаг, зарим хүмүүс дөрмлөө сонсдог. Тэгээ зоддуулдаг, дээрлэхүүлдэг, ингээд тэ хараалгуулдаг. Тэ ингээд зөндөө юм болж штэ. Би энийгээ хэрвээ зовлон гэж хардаг бол энэ зовлон би үүж чаддаггүй байх юм бол энэ зовлонгийн хариуд ирдэг тэр жаргалыг дахгүй штэ. Тийм үстэй. Тийм болохоор гэтээ яг миний сэдв харин хэлсэн шүү дээ. Хүн сэдвч юм шиг мөртлөө гоё бохгүй юу? Хичнээн ингээд зовлонтой айгүй хэцүү ойлголцож байгаа заяа.
өөр сэдвийг бодвол ингээд зүгээр ингээ хүнд Facebook захаас илүү том юм заах гэдэг нь шүү дээ. Бүр ингээд итгэл үнэмшил сүнс ингээд энэ зүйлийн заагаад хэрвээ тэр зүйл нь харин үнэхээр үнэн байх юм бол тэр хүн насан туршдаач талархах байхгүй. Насан туршдаа хүн л. Тэгэхээр ийм болохоор тэр зовлонгийн цаана ирж байгаа жаргалыг бас дааж чадна гэсэн үг. Тэгэхээр боловсролын зүйл хийх, эсвэл хүн ойлгодог зүйл хийх, зовлон хийн. Гэхдээ зовлонгийн цаана ирж байгаа жаргал нь илүү гоё байхгүй, амттай байдаг. Тэр энэ амтыгдсан би бас өөрөө мэддэг учраас энэ зовлонгуудыг өрөөл авчих гэсэн. Та нар харин яагаад гэж энийг чаддгүй юм бэ гэхээр энэ зовлон хүүг чадахгүй учраас жаргалтай байдал нь танарт ирэхгүй. Тийм болохоор та нар бичлэг хийдгүү. Тийм болохоор та нар залхуу байдаг. Тийм болохоор дотоод байдалтайгаа ялгардгүй. Өөрийнхөө биеэр туусан зовлонг л мөн гэж боддог. Тэр өөрийнхөө биеэр туусан зовлонгоос цаашаа зовлонгуудыг ойлгож чаддгүй. Тэ. Өөрийгөө бүүж болоог бах бурхан шиг боддог. Энэ бүх ертөнцийн зовлон ойлгодог юм шиг дүр эсгдэг. Эсвэл хөгжлөө зогсоочдөг. Хүн тасралтгүй хөгжлөх ёстой. Амьдрал бол мөнхийн зүйл шүү дээ. Тийм болохоор хөгжих хэрэгтэй шүү. Зарим утгаараа хүн өөрийгөө амар өчүүхнээ мэдэрдэг бол зүгээр мэдрэх хэрээрээ мундаг гэдгийг бас зүгээр мэдрэх боломжтой. Энэ бол хуулиуд байхгүй юу? Харин энэ хуулийг хэрэгжүүлж үзээгүй бацаанууд та нарт энэ хоёрыг яриад явж байгаа. Ойлгоцсон юм шиг дүр үсгээд, худлаа дүр үсгээ явж байгаа байхгүй юу? Яг энэ хуулийг харин ойлгоод хэрэгжүүлээ үнэхээр чаддаг хүн байна уу, мэддэг хүн байна уу гэдгийг нь хийж байгаа зүйлсээс нь, хэлж байгаа үгнээс нь тэгээд тэр уншиж судалж байгаа зүйлсээс нь, түгээж байгаа зүйлсээс нь шалгаж үзээ мэдэх боломжтой. Тэгэхээр шалгаж үзээд үнэхээр үнэн байх юм болоо хэлж байгаа шүү дээ. Дагаарай. Энэ худал хуурал бодлуудаа устгаад над толгоогоо тайрч ягаад дуудагаад явах хэрэгтэй шүү. Би нэг өөрийгөө хүндрүүлэх гээд байгаа биш. Харин энэ өөрийнхөө түгэж байгаа соёлыг бас хүндрүүлэх гээд шүү дээ. Тэгэхээр миний түгэж байгаа соёлыг дахин дахин шалгаж үзээсэй, бас үнэлж үзээсэй. Үнэхээр үнэн байвал сүслээд байгаасаа гэж үзэж байна. Баярлалаа.